Энэ жил бол манай Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний нэвтрүүлэг ихсний 50 жилийн ой болж байна. Та тэгээд манай сонсогчид, үзэгчид зориулж үг хэлнэ үү? За одоо бүгд найрамдах Хятад улсын энэ радиогийн Монгол хэлний нэвтрүүлэг ихсний 50 жилийн ой болж байгаа юм байна. Энэ бол одоо маш сайхан ийм том ой байна. Энэ нэвтрүүлгээр дамжуулж хоёр орны уламжилт харилцаа, хоёр ард түмний соёл одоо энэ бүхнийг энэ радиогоор дамжуулж энэ одоо долгионоор дамжиж бүгдээрээ сонсдог баха гэж ингэж итгэж байгаа. Тэгээд энэ монгол хэлний радио энэ нэвтрүүлэгт оролцдог нийт уран бүтээлчдэд хамгийн түрүүн одоо амжилт хүсье. Сайн сайхныг хүсье өрөөё. Энэ радиог сонсдог одоо нийт сонсогчдод Монгол улсын ерөнхийлөгчийн хуваар Монгол улсын ард түмний нэрийн өмнөөс бас 50 жилийн ойн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг одоо хүсэн өрөөё. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй хүн учраас бас одоо энэ хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд их ойрхон ингэж байдаг. Тэгээд энэ их тийм чухал ажил байгаамаа. Хоёр ард түмний найрамдалт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр ард түмний хоорондын одоо ойлголцлыг, итгэлцлийг бэхжүүлэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллага бол их чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас энэ олон жил энэ одоо чухал үүргийг гүйцэтгэж энэ ачааг үрчилсэн энэ радиогийн ажилтнуудад мөн одоо нийт идэвхтэй сонсдог хүмүүст бүгдэд нь баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж байна.